Эмбүк төлөвлөж байна. Тань руу нүүж явсан тэргүүд шилмэл туужс. Зохиолч Монгол улсын төрийн шагналт Санжаа Жавын оюун. Зохиолыг уншсан Баатар Жавын дархан сүх. Нэгдэлжих хөдөлгөөн Монголын хөгжлийн нэгэн зурвас үе юм. Хүчээ хөдөлмөрөө нэгтгэх нь жалгын нэг байх нь хөгжлийн чөдөр тушаа гэсэн үг хэллэг тэр үеийн суртал ухуулгын гол үг байсан юм. Эхлээд нэг суманд 4-5 нэгдэл бий болоод учир тоймгүй олон дарга тамга тэмдэг бичиг цаас гарлаа. Дараа нь төр засаг та бүхэн нэгдгээд нэг сум нэг л нэгдэлтэй болж сумын дарга том уу нэгдлийн дарга том уу гэдэг асуудал үүсв. Эд хөрөнгөтэйг нь үзвэл нэгдлийн дарга том юм шиг, эрх мэдлийг харвал сумын дарга том ч юм шиг. Дахин хянаж үзээд сум нэгдлийн дарга гэсэн албан тушаал бий болгожээ. Өөрийнгээд өвөртлөх нь холгүй өсгсөн малын бусдынхаа нийлүүлээд өөрийнх нь ч биш тэднийх ч биш дундын хөрөнгө гэдэг бий болж нэг л их ял тооцоолдог нийгмийн аж ахуйтай болж билээ. Адууны хялгасны төлөвлөгөө биелүүлэх гэж азарганыхаа дэл сүлийг хяргасан биш, азраг биш, сүр хүчгүй амтан болж гүү сувайрах болсныг малчид гадарлаад хил ам татлах болж билээ. Нэгдлийн малны ялыг ярих ч юм биш. Үхсэн ч ял, чон эдсэн ч ял, хөгшөрсөн ч ял. Нэг хэсэг нь алдар цолоо дуудуулж байхад нөгөө хэсэг нь шорон гяндан болчихно. 90-ад онд нэгдэл нэг л бишээ гэж сэтгүүлж бичсэн нь нэгдлийг тарахад шалтгаан болсон юм да. Тууж маань тэр үеийн амьдралыг үзүүлэх юм. Сумын төвийн зүүнтэйгээр хойноос урагш сунаан тогтсон уулыг Могдын нуруу гин. Тэр нурууны төгсгөл хавьд нэгэн даваа хөндлөлтөн байхаагаад түүнийг уртын даваа гин. Уртын даваанаас ихтэй уртын жижиг гол урагш яварсан. Хавь ойрын мал хүний ундаа болсон жижигхэн тунгалаг гол. Энэ хавийг гол давааны нэрээр уртын голынхан гин. Сандагтын ам энэ даваанаас хойшоо бий. Дулам өргөмөлхөө дарь сүрэнтэйгээ энэ амны урд динж дээр буусан байлаа. Сандагтын амны дээд тал нь модтой, тэндээс их авсан жижигхэн гол чулуун дээгүүр мэрэлзэн урсна. Голоос 2 ховин ус авсан дулам гэртээ орж ирээд хүйтэн цай залглаад хэсэг амархаар орлуугаа очлоо. Гэрийнх нь хаяа шуулттай, нар хоймор унаад амархаар хэвсэн дулмын сэтгэлд төмөн бодол эргэлдэж байв. Өлгийтэй жаахан улаан цурв амтан өргөж авч билээ. Одоо тэгсэн эхнэр авах насанд ирчгэж ганц түшиг нөмөр минь юм да гэсэн бодол хүүгээ айлаас эмжээр аваад иргэж явуулснаас үүдэн төржээ. Тэр нь өнгөрснөө эргэн дурсахад хүргэв. Нөхөрт гарсан эмэгтэй хүүхэд гаргахгүй байхын зовлонг тэр мэднэ. Хавь ойрынх нь шивэр авирг айдал явчихаас гадна уй тэнгийн бүсгүүчүүл элтэд сонирхож хүүхэд өргөж ав тэгэхгүй бол нөхөр чинь нэг юм дагаад явчихна гэж хэлэх нь бодхол үг байсан. Харин дулмын нөхөр тулахтаа сайн ир таарчээ. Илүү дутуу юм ярьж сэтгэлийн огт зовоогоогүй юм. Тэгсэн чи дулам өөрөө л буруутай мэт санана. Тэгээд нөхөртэйгөө нүүр тулан яри, алим болгон хэрэг хийчихсэн юм шиг явдгийм гэж шийдэжээ. Намар ямдаг, цусланд айлсаж буусан айлууд намар жаруугаа нүүгээд намрын салхинд яндан нь ёнгноод сэтгэл нь тогтохгүй гэрийн өрхтэй хамт дэрвж байжээ. 5 хант эзгүүрэн эл хол оргиод иймэл гэгэлдсэн өдөр нөхөртөө нөгөө хэлэх үгээ хэлэх нь зөв гэж шийдлээ. Гараа гарган нөхрийнхөө дуртай хоол хийв. Ашгүй нөхөр нь ирж уян дээр буух сонсогдов. Халууд үгсэн гэртээ орж ирээд жигтэйхэн сайхан хоол хийчихсэн байхад нь жаахан гайхс хийгээд идэж суув. Дулам нэг л бишээ. Бам босоод тэгснээ авдраа уудлан нэг шил юм гаргаж ирэв. Энэ маань юу болчих вэ? Гэнэт хоол унд арх сархад болоод гэж бодож суутал. Хоёулаа хүүхэд өргөж явъя гэж дулам хэлэв. Тэр үгийг хэлхэлгэж сандран босч суугаад байж гэдгийг сая мэдэв. Гэнэт юу болов? Алим болгон ингэж явах вэ? Чи надад хэлэхгүй байгаа ч хүүхэд хүсээд яваагч нь би мэднэ. Олон жил харлаа. Ийм л хувь заяатай юм байлгүй. Будын эхнэр том гизтэй явна лээ. Төрөл сад юм байна. Үгүй гэхгүй байлгүй. 4 хүүхэд тэднийд байна.
Гарах хөөхтэй бидэнд өргөөл гэж говь. Эхнэртэй хэлээгүй болохоос нөхөрт нь ч гэсэн хаяа ийм бодол орж ирж байжээ. Өдөр содөр асуух хэрэгтэй дээ гэж нөхөр нь тамхи татангаа хэлв. Дулмын сэтгэлд нар гээгээд ирэх шиг болов. Санлаас нь татгалзвал яана гэж айж явсан бүсгүй баярлахтаа нөхрийнхөө энгэрт толгоогоо наав. Цаадах нь хөөхний сайхан үсийг үнэрлэв. Хадгалсан нэг хадаг би тэр хэрэг болох нь би чамд бэслэг ааруул өрөм юухан хийхэн ваадаг над өгье. Чи маргааш морд баасан гарыг сайн өдөр байдаг гэж эхнэр нь хэлв. Бүр өдөр судраа бодчихсон уу? Ухаантай юм аа миний эхнэр чинь. Хойшлуулад яахав маргааш мордъё гэж нөхөр нь хэлж билээ. Хизээ нөхөр минь өөр хүүхэнтэй болчих бол хизээ салыг их болгосон төмөн зовлонд эргэж явсан дулам тэр өдрөл ямар сайн хантай учирснаа мэдэж билээ. Буд жаахан дургүй байсан ч түүний эхнэр саран хэл амтай шавил бүсгүй. Тэгээдэг. Тээх нь би тээс юм. Хэлхийг нь би хэлчихье. Энэ мөд дуугарахгүй. Та нар эсмэдэх биш. Хүсэхэд хястаг хорвоод хүний зовлон ч миний зовлон гэж бодъё. Сайн хүн болгож өсгөөрэй. Гарахт нь ирнэ үз. Ангир сүгэ хэд хоног хөхүүлнэ. Хүүгийн минь хувь заяа гэж бас би гэж хэлв. Энэ хорвооч нь сайхан хүмүүсээр дүүрэн юм гэж тэр үед баярлаж явжээ. Дулмын нөхөр лавг ангийн хорхойтой хавь орийнхноо зунжин тарвганы махаар таслахгүй сум нэгдлийн ангийн төлөвлөгөөг сайн биелүүлдэг тул шин буугаар хүртэл шагнуулж явсан юм. Хөөхд гарахгүй юм чин нэг л өдөр саландаа хэмээн лавгааг битүүхэн гордож явсан зарим бүсгүйчүүлийн сэтгэлийг горойлгож эхнэрийнхэн үгэнд орон айлаас хөөхд өргөж явсан тэдний тухай саашаах муушаах аль аль нь байлаа. Тийм болохоор дулам азтай бүсгүй. Сайн хантай учрна гэдэг урдын ерөөл визээ. 10 хэдхэн хоногтой нялх амтныг тэр хоёр өргөж авчээ. Хэрэндээ их хичээж тэр үед ховор дээлийн торгоор эхнэрийнх нь ганц нүдний дурангаар нөхрийнх нь гарыг цайлгаж ёс төрөө гүйцэн тогооны хөөгөөр хамрын зуран авч гарч билээ. Багада дэр сүрэн их ороосон хөөхд байв. Байсхийгээд хөлсөх тул гэртээ дээс татхаас аргагүй болжээ. Сүртэй юм. Олон хөөхдтэй айлын хөөхд хөлсөөд байхдаа яахав дээ. Олдохгүй оюу эрдэнтэй болжээ. Дээс татаад орж болохгүй болж гих олны хэл амыг сонсоогүй юм шиг өнгөрөв. Яран ирэх нөхөр нь хүүгээ харан хичнээн баяртай байгааг харах үнэхээр аз жаргал ажээ. Тэр бүр дулам хэл ам холуур гэж таринтна. Эвэлэн хайрлаж элгэндээ тэрсээр нэг ой өнгөрчээ. Галд орчих вэ, малд дайруулчих вэ гэдэл хоёулаа сандарна. Нэг өглөө лавга гаднаас орж ирэхэд хүн нэг юм залгичих шиг болжээ. Шилэн хөзөрүүн байдгаараа цогсон ч хоолой гүлдгэс хийснээс өөр юу ч гарч ирсэнгүй. Юу залгисныг хоёулаа мэддэггүй. Дэмийл айж эмнэлэг рүү давхилаа. Цовоо сэргэлэн инээж наадсан хүүг үдсэн эмч сүртэй юм алгах шиг байна да. Өтгөнийг хараад бай. Юм залгисан бол гараад ирнэ. Энд тэнд хоолой төвөнгөт нь тэгэлсэн бол ийм байхгүй гэд буцаав. Орой унтахын өмнө хүндэрч жижигхэн хумсны толон чинээ товч гарлаа. Бурхан минь, хаанаас ийм юм олоо залгичих вэ? Би гэрээ гайгуул цэвэрлдэг хүнтэй хэмээн эхнэр нь гайхав. Түүнээс хойш эхнэр нөхөр хоёрын дөрвөн нүд ширдэг орд ирээ байнга нэгжин харах болж билээ. Одоо энэ бүхэн дурсамж болж он цагийг нэхэн санахад нэгэн хэсэг нь бүдгэрч зарим нь мартагдж духных нь өрчлээс л нэмэгдэж дээ. Ээдээ энэ хорвоод их юм үзэх юм даа гэж дулам бодож хэвтэв.